үе үеийн сайдууд болон мөн сангийн сайд Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж исэн хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал болон мөн цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон байна. Өдөрт янз бүрийн асуудлууд бол бас Ерөнхий сайд Эрдэнэт уулзалтын эхэнд хэлэхдээ Монгол улсын эдийн засаг төсөв санхүүгийн байдал амаргүй байгааг дурдаад засгийн газраас хямралыг хэрхэн давах талаар төлөвлөгөө боловсруулж байгаагаа дуулгалаа. Уг төлөвлөгөөг удахгүй улсын хурал болон олон нийтэд танилцуулна гэдгээ мөн илэрхийлсэн юм а. Үг дээцийнхээ бас мэрэгэн сургаал үгийг ч гэсэн бид бодолцож та бүгдтэйгээ бас санал бодлоо солилцох нь зүйтэй гэж ингэж бодож та бүгдийг өнөөдөр урьсан байнамаа. За бид ямар ч байсан эдийн засгийнхаа нөхцөл байдлын талаарх судалгаа тооцоонуудыг бол үндсэндээ гаргаж дуусж байгаа. Зарим нэг гэрээ хэлцлүүд бас гинт гарч ирж тодорхой болох гэх мэтлэн иймэрхүү зүйлүүдээс шалтгаалаад баг зэрэг бол хугацаа алдсан зүйл бол бий баг. Гэхдээ энэ болгоныг нөхөж ажиллах болцоо боломж бол бидэнд байгаа гэж ингэж бодож байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас урилга илгээсэн зочдоос ерөнхий сайд асан Содном, Гунгад орж Инх сайхан, сангийн сайд асан Даваа самбуу, Очир сүх, Улаан, Цагаан, Батбаяр, Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Моломж амц, Үнэнбат, Пүрэвд орж нар ирсэн. Уулзалтын үеэр сангийн сайд Чойжил сүрэн, Монгол банкны ерөнхийлөгч Баярцайхан нар Монгол улсын эдийн засаг төсөв санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Засгийн газраас эдийн засгийн хямралтай хүнд үеийг даван гарах бодлогод үе үеийн сайдууд болон Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн санал бодлыг тусгах төлөвлөгөөтэй байна. Боломж нь юу байна? Гадна дотны хөрөнгө